За манайха юу яцхандаа ингээд Кувейт улсад газардсан байна. Тэгээд нисэх буудлаас зочид буудлал руу явж. Тэгээд намайг нэг манай Кувейт бороо тосч авсан. Тэгээд ер нь нэг сони юм болоод байгаа. Би нэг жоохон байж байгаад гоё дэдгэрэнгүй танилцуулнаа. My friend, can you introduce yourself please? Hi Sambano, how are you? I'm Nasser from Kuwait. We have our friend here visiting. Hopefully he enjoys the country and the culture. Okay, thank you for pick me up, my friend. Of course. Yeah. За ингээд ямар ч хэлсэн гоё нисэх буудлаас тосуулаад явж чинь. Тэгээд би буудлал дээрээ очиж байгаад ингээд дэлгэрэнгүй гоё ярья. Монгол хиймэл оюун игүүний чат аппликейшнтай боллоо. За ингээд Кувейт улсын бичлэгээ албан ёсоор эхлүүлээ. Тэгээд манайхаа нэг юм сони юм надад их тохиолдоод байна л да. Энэ юу вэ гэхлээр нөгөө та хэд нөгөө нэг аминыг мэднэ штэ нөгөө миний YouTube-ыг үздэг нэг монгол хэлээр ярьдаг сэр залуу гээд би тэгээ нэг гэрт нь очиж шин штэ. Тэгээ амин бол ерөнхийдөө намайг энэ арабаар явж байгааг нөгөө мэдж байгаа учраас ингээд энэ тэнд айгуу сайн нөгөө надад туслаа яваад байгаа байхгүй. Одоо миний энэ буудлаа штэ ингээд 3 хоног би хонж байгаа Кувейтэд. Ингээ $1000 үнэтэй. Тэгээ энийг нэг Кувейт улсын иргэн миний шууд одоо энэ зочид буудлыг төлбөрийг нь хийчихэж байгаа юм байна. Төлцсөн юм байна урчлаад. Тэгээ сая намайг нисэх буудлаас тусаж авдаг залуу шүү дээ. Тэр болохоор тэр Кувейт улсын иргэний хүүн юм байна л да. Тэгээд ингээд дээр нь сая тэр залуу намайг буудал оруулж өгчөөд тэгээд аав танд энийг өгчлөөгээд надад юм нэг дугтуутай юм өгсөн байхгүй. Тэгээ би энийг юу гэдгийг ч анзаараагүй ингээд нээгээд үтсэн чинь нөгөө Кувейтийн динар байна. Тэгээ Кувейтийн мөнгөнд тэмдэгч чинь нөгөө дэлхийн хамгийн хүчтэй мөнгөнд тэмдэгтэй байдаг. $1.3.6 доллартай тэнцдэг. Тэгээ энэ ч баг ингээд доллараар ярил $1000 ингээд энэ Кувейт улсад байх 3 хоногийн хугацаанд намайг хэрэглээрээгээд $1000 бас ингээд хэрэглээний мөнгө гээд ингээд надад бэлгэлж байгаа байхгүй. Тэгээд би одоо яг ингээд амин руу өрөөнд орж байгаа залгаад тэгээ бүр энэ дэлгэрэнгүй тайлбарлуулж ойлгож аваад. Сая би хүүтэй ингээд ярихад баг нөгөө хааны угсааны хүмүүс юм шиг нэг иймэрхүү би бас нөгөө англиар бүрэн сайн ойлголцохгүй байна л да. Болоод явчлаа шүү. Тэгээд ямар ч юм би орж байгаад одоо амин руу залгаад бичлэг хийж байгаад бас ингээд дэлгэрэнгүй та бүхэнтэйгээ хамт ингээд тайлбарлах гэдэг. За тэгээд миний аяллаа ерөнхий одоо ивент тэтгэгч бол манай Игүүнэ AI. Та одоо Игүүнэ AI-ыг татснаар энэ Кувейт улсын болон өөр бусад бүхэл хүссэн мэдээлэлээ бол Игүүнэ AI-аас асуугаад мэдэх боломжтой. За тэгээд мөн бол одоо яа харахгүй ингээд энэ Кувейт улсад бол одоо би нэрийч мэдэхгүй байна. Энэ Кувейт улсын нэг иргэн тийм ээ. Тэгээ одоо бас миний аяллаа ивент тэтгэгч болж байна. Энэ чинь одоо $1000 буудал, $1000 хандив энэ чинь $2000 одоо ийм том хандив өргөж байгаа учраас тэгээд Кувейт улсын нэрийг мэдэхгүй ч гэсэн иргэнд одоо бас маш их баярлалаа. MLC Business School олон улсын хөтөлбөрөөр дамжуулан дэлхийд өрсөлдөх IT инженерийг бэлтгэн. За ингээд өрөөндөө ороод ирсэн сайхан цэвэрхэн ийм сайхан өрөө байна. За одоо би нэг маш сайн ойлголт аваатхи аминтай ярьж хагаад. За юу вэ нэгш? Кувейтэд ирсэн байна. За чиний ажил төрөлд ажгүй юу? Бичлэг хийж байгаа шүү. Камер хэрэглээ. Зүгээр үү? Тийм үү? Тэ? Яна би дасаал хийж зүгээр үү? Зүгээр. За хэрэглээ шүү. За. За юу вэ? За чи нэг эндээ юуг тайлбарлаад гаш би бас тий жоохон бүрэнг ойлгодог бай. Ингээд ямар ч байсан чи нэг буудлыг чинь зохицуулна гэдэг ярьжсэн шүү дээ. Тэгээд би ингээд сая ирсэн чинь ийм айгүй том буудал тэгээд нөгөө юу буу ягаад бүрээ санаа зовчлоо нөгөө энэ улсад бас хэрэглэх мөнгө зөнгө хүүгээрээ сая надад дамжуулж өгөө. Тэгээд яг ямар учиртай хүн гэдгийг чи нэг энэ камер тайлбарлаад өгөөч. Also in mutlaq geç mutlaq bol mangol meng يسن زو إيران قول عند أيلسن مطلق بول أدو كويت خوشن خان بغشتي ترني إخنارين أخ خاني إخنارين أخ جيج هون إن منقول إريد أعمل تعلق دك أشراس دران دراجي جيل خان
Тэ хамт Монголд аялсан. Хаатай хамт. Хан бас Монгол тэ. Кувейтэн хаан тэ. Кувейтэн хаан энд ирээд маш бас Монгол маш таалагддаг учраас зөндөө олон тусалсан. Жишээн эмлэг засгийн газар төв байшин зам эрдэнэт дархан эрдэнэт зам бүх тусалсан зэл биш. Кувейт за ойлголоо. Кувейт гэж тусалж ирсэн бай тээ. Би мэддэггүй шүү дээ. За. Тэ маш олон project байна. Ганц би бүгдээрээ одоо санахгүй. Гэхдээ том одоо бас юуны хэнтийн насбодол. За. Чишкин юм биш шүү. Маш том юм. Тэ насбодол маш том project тусалсан. Одоо хэдийн насбодол баригдаж байгаа юм бэ те? Барсан зүгээр бүх юм окей болсон. За. Тэ. Бэлэн байна. За ойлголоо. Тэгээд ястаа санаанд оромгүй юм боллоо. Тэгээд би одоо ингээд албан ёсоор бас аяллаа ивент итгэгчид ингээд тооцогдоод ингээд ерөнхийдөө ингээд шууд зарлаад явчихж байгаа маа. За амжилт найзаалтаа аялал амжилт хүсье. Энэ view бол бас үнэхээр гоё тасархай харагдаж байна. Тэгээд ууг нь бол манайхаа одоо Монгол улс те нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд ногдох орлогоороо яг энэ Кувейт замгийн Арабын булангийн улсуудын хэмжээнд хүрнэ гэдэг бол ерөөсөө тийм бүтшгүй холын зүйл бол огтхонч биш шүү дээ. Ягаад гэвэл бид нар 3.5 сая хүн амтай. Тэгээ манай нөгөө төр засаг зөндөл мэдээлэл ил гарч ийн те ингээл нүүрсний хулгай гэдэг ингээл хулгайлаад идээд байхад бид нар Дэлхийн банкны судалгаагаар те IMF дэлхийд бүх хүлээн зөвшөөрөгдсөн судалгаагаар нэг хүн ногдох орлогоороо дэлхийн 200 улсаас 94-т явж байгаа. Одоо хамгийн сүүлийнхээр тэгээ ер нь 90-с 100-ийн хооронд л явдаг. Хулгайлаад байхад шүү дээ. Ууг нь бид нар байж тээ маш тогтвортойгоор нэг 10 гаруй жилд маш зөв бодлого хэрэгжүүлээд явхад бол энэ бол ерөөсөө маш биднэрт ойрхон. Яагаад гэвэл Монгол улс ерөөсөө тгээс эхлэегүй. Одоо ингээл бидний ярьдаг жишээ тийм ээ Сингапур, Солонгос энэ чинь бол одоо дайны дараа, хөсгөлөнгийн дараах хов хоосон загасчны тосгон босгоноос энэ төр эхэлж исэн. Тэгээ хүн ам олонтой жишээ Солонгос үлээ гэхэд тий одоо 20-30 жил зарцуулж байгаа. Монгол улс бол хүн ам цөөхөн байгаагийн ерөөсөө давуу тал нь бол энэ маш хурдан энэ том газар нутгийг өчнөө байгалийн баялагаар бол маш хурдан энэ хэмжээнд бол хүрэх бид нэр бүрэн ийм боломжтой улсан байгаамаа. За ингээд намайг одоо нөгөө орой дагуулж явах нөгөө том хүн хүрээд ирсэн. Намайг одоо буудлаас авч байна. Нэг найзтайгаа. За тэгээд одоо зах руу явна. Good evening. How are you? Yeah, I'm good. Can you introduce yourself, my friend? My name is Khalid Al-Jian. I'm from Kuwait. Kuwait, yes. Thank you so much to take me to the... It will be our pleasure to have you here with us. Yes, thank you so much. За ингээд одоо захаар нь явж үзэх гэж байна. За ингээд нийслэл хот руугаа орж ирж байна сайхан гэрэл гээгээ огтож байна. And my friend, in your family have any Mongolian wife or No. in your family? No. Oh, only Kuwait. Yeah, only Kuwait. Okay. За тэгээд хот маань бол бас их гоё харагддаг юм байна шүү. За одоо манай бороо ингээд намайг юу руу энэ хамгийн түүхтэй юм захваага the market 200 years old history 200 жилийн ийм түүхтэй одоо ч гэсэн маш ийм том зах байдаг юм байна. Тэгээд тэр зах руу орох гээд машинаа тавьчаад алхаж байна. Тэгээд цаана явж байгаа залуу бол найз нь тэгээ бас бие хамгаалагчийн үүрэгтэй болов гэж би ойлголоо. Ингээд зах руугаа ороод ирсэн байна. Тэгээд ийм юм байгаа. Кувейт улсын иргэдийн тоо бол яг Кувейт хүмүүс бол 1,300,000 хүн амтай. Ерөнхийдөө энэ улсад бол нэг 4 сая гаруй хүн амьдарч байгаа. Тэгээ яг 1.3 сая нь бол ингээд Кувейтийн иргэд өөрсдөө үлдсэн нь бол дандаа нөгөө гадаадаас ирсэн ажилчид байдаг. Тэгээ өөрсдөө бол одоо иймэрхүү ажил мажлаа ерөөсөө хийхгүй. Hey my friend, I heard the Kuwaitian people don't work. Yeah, we work every day. No, it's like it is sellers or any job. They work every job. Yeah. Most of them is Kuwaiti.
Kuwait, the sellers. Seller yeah, Kuwaiti. Really? Can you show me? Yeah. Хөө энэ чинь нөгөө Kuwait хүмүүс өөрсдөө юм зардаггүй гэдээсэн чи. Үгүй ээ, энэ чинь Kuwait хүмүүс шүү дээ. For example, who is Kuwait? Sellers. السلام عليكم. من وين يا الغالي؟ قاعد يسأل إذا اللي يشتغلون كويتيين ولا لا؟ إيه كويتيين. From Kuwait. He's from Kuwait. Oh, he is from Kuwait. Oh. He has a Kuwaitan passport. Yes. Oh, salam alaikum. And it's his brand, this one. Ah. Okay. Perfume. Oh. За мөнөстэй ус цард юм байна. Okay, what you think? How many percent is Kuwaitian in this market, the sellers? أغلبهم كويتيين هني اللي يشتغلون. It's a local business, family business, Yeah, and all of them is Kuwaiti. here. In this area. Just only this area. Wow, let's see. Are they also Kuwait? The workers? Yeah. Yes, let's ask please, yeah? He's not Kuwaiti. She's not Kuwaiti. Yeah, But most of them is Kuwaiti. Kuwait. Oh. I'm checking the information what I read on the Google. За тэгэхээр араа манайхан ийм байх шүү. Kuwait-ийнхэн бол өөрсдөө нөгөө иймэрхүү ажиллаа хийдэггүй те. Зөвхөн гадаад ажилчид хийдэг гэсэн мэдээллүүд одоо битүү байгаа. Та Google-ээс хайвал өмнөж та зөндөө сонсч ирсэн баг. Тэгээ энэ мэдээлэл бол бас хотлоо байх шүү. Тэгээ дахиад ийшээ орж байгаад нэг чек хэлнэ. You know this one day. Салам алейкум. За энд гоё жимс чавганы салам алейкум. Yeah. Yes, thank you. За энэ жимсний юунуудаа харуулж ах шиг байна те. Чавг мавг. هذا مجدول حبيبي Иймэрхүү зүйлсүүд байна. مجدول اردني خلي جرب جرب. Шукран. يعطيك العافية. Амсуу зүзүүж. Шукран. Баямттай чавг байна. За тэгээд зах дээр мэн бол ийм алтны хэсэг гэж бас байгаа. Тэгээд таад миний нөгөө Эмират Дубай явж исэн бичлэгийг үзчихсэн бол би бас алтны захаар нь явж исэн. Энэ ингээд энэ чигтэй алт. Тэгээд Арабын улсуудад яагаад ийм алтны одоо зах мах гэдэг яг ингэж тусад нь ингэж байлгадаг вэ гэхлээр ерөнхийдөө хин нэгэнтэй ингээд гэр бүл болсон тохиолдолд тийм ээ алт юм уу мөнгө бэлгэлдэг. Заавал энэ ерөөсөө ёсон тийм. Одоо нөхөр нь их нэртэй алт бэлгэл. Энэ минь алтуудыг худалдаж авч байгаа л бэлгэлэх нь байна л да. За тэгээд нөгөө юутай can we go there? Yeah. Ихтер бол одоо хүнтэй суухаасаа өмнө одоо ерөөсөө хин нэгэн өөр эрэгтэй хүмүүнтэй одоо уулзаж учраж байгаагүй байх ёстой байдаг. За тэгээд эрэгтэй нь гин тал бол алт өгдөг тий. За тэгээд гэр бүл одоо жишээлбэл салсан тохиолдолд бас нөгөө их хэмжээний одоо мөнгө өгдөг. За ийм бол нийтлэг энэ Арабын улсуудын соёл байдаг. За тэгээд ийм голдмайнууд энд зард юм биш. Энд бол нөгөө эмгтээчүүдийн өмс зүүдэг зүйл биш. Голдмай зардаг юм байна. Энэ most big one is can you show me the most big one? За энэ хагас хэл юм байна. Жижигхэн мөртлөө амар өндөөс. Тэгээ how much US dollar is it? Yeah. За ийм 999-ийн сорцтой хагас хэл алт. Хэд байдгийг? 20,660. It's a USD dollar. US dollar? No, in Kuwaiti dinars. Yeah. Can you show me the US dollar? The US dollar would be. 3.275. It would be around 67,077. Энэ ингээд 67,000 доллар гэдэг чинь бараг 300 сая төгсөж байгаа юм шүү. Thank you sir. Show me your gold. Your bigger one? Oh wow. 3 kilo. Are they silver or silver? Oh. 3 kilos, 5 kilos, and 10 kilos. За энд бол бас нэлээд том мөнгө юм биш эднэр. Yeah. This is the owner of this shop. Owner of this shop. Wow. He is.
This is old picture. Oh. This is Kuwaiti, the 10 KD, old one. Oh. Maybe his son keep his business. Yes. He is Kuwait. Yes, Oh yes. this is his name. Abdullah Said Hussein. Oh wow. So is it right? There's some Kuwait people who work here. He's keep his family's business, right? Yes, yes. Not for money, I think. He's keep. Sometimes, of course, for money, Yeah. but like this shop, Yeah. this is one the textile shop. Okay. We buy Keep from- the family business. And what do you think? Who of the Kuwait? How many percent do hard work? Kuwaitian. Kuwaitis, few, mostly who work in oil field. They Yeah. are Kuwaiti. It's considered hard job. Other work is almost Office job, foreigners. eh, Work in government, military, government or let's say banking, banking. private sectors, Oil. like this. Okay. It's nice. Salam alaikum. Nice to meet you. Энэ ийм юм биш шүү. Мань хоёрын өмсцсөн байгаа нь хувцсан шүү дээ, тий. Энэ давуугаар хийсэн байна. Is your clothes from this? Yes. This is the winter Yeah. cloth and this is the summer. Зундаа ийм цагаан өвөлтөө ийм бараа өнгийн өмсдөг юм биш үү. Шукран. За тэгээд бороо минь намайг дагуулад явсаар байна. Тэгээд би нэг эссэн улс болгонд нэг айлаар ормоор байдаг. Эдний тэр нь орыг эдвар ярил ярьчихаа айгүй хөөрхөн тийм нөхөрсөг гоё яштай залуу шүү дээ. Hey my friend and I travel every country. I would like to explore the local house. And I mean, can I visit your house, Yes. your home? Yeah, of course. Yeah. Okay, yeah, is it okay? Yeah, it's okay. Almost. Wow. When can I come to your home? Maybe tomorrow or after tomorrow. Tomorrow? Yeah. Oh, yes, thank you. And I also have a question. How difficult is to buy the house or apartment in Yeah, it's here? really difficult for Kuwaiti to buy a house. Yeah. They sometimes wait up to 25 years, 30 years Yeah. for them to able to buy a house. Usually houses in Kuwait is really expensive Yeah. for Kuwaiti citizen. So most of young Kuwaiti, they tend to rent in Kuwait. Rent. Yes. How many percent to rent? What do you think? Around how many percent? Let's say 60-70%. See, it's also younger families. Yes. Okay. Rent and after collect the money, Yeah. they buy the house. Yes. Okay, okay. Okay, thank you. I'm very happy. За манай гэрлэг бол зочиж болно гэж шүү. Тэгээ маргааш юм уу нөгөө төр ямар ч байсан очих юм шиг байна. Тэгээд ийм юм байна. Анх бол ер нь энэ орон сууц бол маш хямд байсан юм байна. Тэгээд тэр чинь нөгөө тухайн үед бол нэлээд нөгөө юунууд тухайн үеийн хүмүүс нь ингээд нөгөө газруудаа худалдаад авцсан байшингууд бас бариад өмчлөөд авцгаацсан. Тэгэхээр чи нөгөө газар нутгийн бас нэг жижиг байдаг нэг асуудал байна шүү дээ тий. Тэрнээс болоод одоо бол байшин орон сууц маш их үнэтэй болсон гэж бас надад сая тайлбарлаж байна. Эдний засгийн газраас бол мэдээж маш их халамж дэмжлэгүүд бас иргэддээ өгдөг. Одоо нэг 5-аас 8 мянган долларын сэлэн авах нь шүү дээ тий. Тэрнээс гадна нэмэх нь одоо дөнгөж шинэ гэр бүл болох юм бол гэр бүлийн одоо шинэ гэр бүл болсны нэг удаагийн дэмжлэг өгдөг. За тэгээд хүүхэд төрсэн хүүхэд болгонд бол сар бүр 150 одоо Америк доллар өгдөг. За тэгээд бол мэдээж эрүүл мэнд сургууль энэ төр бол үнэгүй. Тэгээд гадаад ажилчдын сэлэн биш үү те. Ерөнхийдөө одоо энэ зам мам ингээл барилга мэрилгын хүнд ажлууд байдаг шүү дээ тий. Тэр ажил бол ерөнхийдөө ингээд дундад салин нь $600. Өөрөөр хэлбэл $400-аас $800 яг тийм хар ажил хийж байгаа хүмүүс. Тэгэнгүүт таад ингээд бодонгууд Монгол мөнгөөр эн чинь нэг 2 сая гарan төгрөг байх нь шүү дээ тий. Одоо дунд чинь $600 гэхээр чинь тийм байгаа зү. Тэгээд ерөнхийдөө бол жишээ нь манахаас бол хүмүүс
бол ажиллахгүй шүү дээ. Ингээд $800 цалинтай зам дээр ажиллах уу гэх тэгвэл тий. Тэгээ энэ хаанаас ирж ажиллаж чинь гэхээр нөгөө Бангладеш болон тэгээд өөр нөгөө Пакистан гэдэг нөгөө эдийн засаг бүр хүнд орнууд шүү дээ. Тэднээс бол ирж ингэж ажилтдаг юм билээ. Тэгээ би бол дахин хэлээд байгаа. Энэ Монгол улсын маань тий одоо нэг хүн ногдох дотоодын нийлэлтэд орлого эдийн засаг бол дэлхийд яг дунд нь явдаг ийм учиртай юм байгаа шүү. Тэрний нэг бодит жишээ нь бол энэ ч ирж манайхан бас тийм цалингаар ажил хийхгүй байхгүй тий. За тэгээд жоохон алхаж байгаад ингээд амарч юм гоё юу яадаг юм байна. Цай ууд юм байна. Тэгээд энэ бол хамгийн одоо хуучны энэ кафе гинэ тий. How old is this cafe? This is since 1780. Ингээ 1780 оноос хойш байж байгаа ийм газар байна. Тэгээ ингээ сайхан цай ууж амарч байна. Nowadays the Kuwait men's generally how many wife? Nowadays only one. Only one. Yeah. What do you think? How many percent is only one wife? In our religion, Islam, Yeah. you can marry 4 wives at one time. Yeah. But nowadays, most people only have one wife. One wife. Yeah. Okay. How many percent in Kuwait new generation? How many percent have one wife? How many percent? What do you think? Maybe all of them. All of them. Yeah. Okay. And excuse me, I can ask or no? I don't know. And how many wife is your father? Only one. Only one also. Okay. I know the many Arabic countries have 4 wives, 3 wives. Here is. It was all the tradition. Okay. And some people marry more than one wife. Yeah. It was difficult time in Yeah. the past. Yeah. So people try to stick together. Yeah. So in Islam, yeah, you can marry up to 4 wives. Yeah. За ингээд цайгаа угаад гаргачихсан бас энэ Кувейтийн залуу салам алейкум. Намайг ханаас ирсэн бэ энэ тэгээд айгүй нөхөрсөг байна. Тэгээд энэ эдээс бас нэг Монголын тухай юу мэддгийг асууя гэж бодлоо. Салам алейкум. Good evening. Салам алейкум. Салам алейкум. And what you know about Mongolia? The tent, the round tent, Tent? Mongolian tent. Oh yeah. Genghis Khan, he know about Genghis Khan. Genghis Khan, Mongolian headwind king. Okay, Genghis Khan. And also, how do he know the tent? شلون عرفت الخيمة هذه؟ From television or From documentary, documentary? yeah, and videos he see on YouTube. Okay. Okay, thank you guys. Thank you. Shukran, shukran. Oh, thank you so much. Okay, goodbye. Энд ч бол нэг зүйл нь маш чанга. Иргэншил ерөөсөө одоо гадны иргэнд олгодгүй. Саяхан бүр огт олгодгүй болсон. Жишээ нь өмнө нь бол ингэдэг байсан юм байна л да. Одоо Кувейт хүн жишээлбэл гадаад хүнтэй гэрлээ шүү дээ. За одоо юу гэдэг нэг өөр улсын Йемен ч юм уу тийм ээ. Окей. Йемен ч юм уу нэг улсын хүнтэй гэрлэх юм бол одоо эхнэр мэхнэрт нь бол паспорт өгдөг байсан. Тэгээд саяхнаас бол ерөөсөө ямар ч тохиолдолд ингээд гадны иргэдэд бол паспорт олгохгүй. За ийм бас ийм илэрчлийн ийм хатуу бодлоготой улс юм байгаамаа. За тэгээд захаараа явж байгаад энэ ч нэг төр зогсоод нэг сайхан хоол идцгээж байна. Тэгээд is this beef? Was it beef, right, or goat? Beef. No, Beef. Oh. chicken. Wow, beef or chicken? Okay. Yeah, and I know the mostly Muslim countries prohibited in alcohol. In Kuwait, prohibited or no? Yes, it's not allowed in Kuwait. Not allowed in alcohol. No, Any restaurant? No. Not allowed. no, there is no Okay. alcohol in Kuwait. Any markets don't sell No, alcohol. no, in Kuwait. Okay, okay. За тэгэхээр архийг бол бүрэн ийм хоригдсан бас байдгийн байна. Юунд Дубай болон Турк бол одоо миний мэдж байгаагаар архийг чөлөөтэй зардаг. Жорданд болохоор хязгаартай зарж исэн тийм ээ. За Казахстан, Кыргызстан, Тажикстан энэ төр бол бүгд
зарж ирсэн шиг санаад байна. За ийм бас ялгаатай байдгийм байна. За тэгээд ер нь бол ингээд гадуур бол бас оройдоо нэлийн хөл хөдөлгөөнтэй байдаг гэж байна. Ягаад гэвэл ер нь эн чинь юу штэ одоо бол яг энэ гайгүй цаг нь байгаа заяа. Яг эд халууны үедээ байна штэ бүр 40-50 градус хүрдэг. Тэгээд тэгэхээр ер нь бол өдрийн цагаар ийм гадуур үйлчлэгээ байхгүй. Орой болохоор бол ингээд ерөнхийдөө ингээд талбай малбаа тэгэл сайхан ингээд гадуур суугаад хоолунд идэл ингээд байж идэх юм байна. Тэгээд миний хувьд бас нэг жоох юм санаа зовоод байгаа байхгүй. Манай одоо бас найзууд бидэндээ тий би ер нь бол ингэж нөгөө хүмүүнээр одоо даалгуулж одоо чи найз нөхдийнхээ энэ тэнд ч гэсэн очлоо гэхэд заавал мөнгөний төлдөг авахгүй гэхээр хэрэлж байгаа ч хамаагүй төлдөг. Тэгээ чи би ингээд одоо ингээд буудлаа даалгуулсан. Тэгээд ингээд хүүхдүүд нь машин хэрэгтэй ирээл ингээд үйлчлээл ингээд яваад хахаар надад бас жоохоо эвгүй бас санагдаж байна. Тэгээд сая би чи бас ингээд юу яалаа штэ ингээд хоолны мөнгийг бас төлөх гэж үзлээ. Ингээд би төлчих гэсэн. Үгүй ээ, ягаад ч үгүй. Би төлнө гэд. Чи ерөөсөө төлөхгүй. Ягаад гэвэл чи зочин гэд. Тэгээ ер нь бол нэг юм юуны нэг гой чанарууд байдаг л да. Яг энэ арабын тэр тусмаа яг энэ муслим шашинтай хүмүүсийн тийм юу одоо тийм нөхөссөг зочлонтгой зан чанар байдаг. Тэгээ яг л тэр зан чанар харагдаж байна. Yes, hello. You okay to film? Okay, where are you from? Yeah, where are you from? Yeah, YouTube, yeah. Yeah, where are you from? Yeah, I show you. Yeah, which country are you from? I'm from Kuwait. Kuwait? Yeah. Oh, yeah, Kuwait. Oh, wow. This is your first time? Oh, yeah, first time here. Okay, thank you. Welcome to Kuwait. Don't put our face. Don't your name, please. Okay. And no hijab, no problem in Kuwait? No, it's okay. No problem, There's people yeah. that's wear hijab and there's people that don't. Yes, thank you. wear hijab. That's my... Thank you. Okay, bye. Don't try. Yeah. За энэ Kuwait багтад талдлаа. Айгуу найрсаг байна шүү дээ. They friendly to camera. Are they also public transportation, right? Yeah, this is bus public transport. Public. Ийм хоёр давхар автобуснууд явдсан байна шүү дээ. What do you think the Kuwait people get the bus? No. no. Everyone has his own car. Own car. Тэгээ ер нь ийм байгаа байхгүй юу? Автобус бол айгүй гоё юм байна. Ийм хоёр давхар. Тэгээ өөртөө бол мэдээж ойлгомжтой л доо автобус бол бараг хэрэглэхгүй. 4 сая хүний сая 300 гэсэн үг. Үлдсэн энд ирж ажиллаж байгаа хэд мэн бол мэдээж ашиглах нь ашиглаад бас хувийн машин тэрэг авах нь бол авцсан байдаг баха мэдээж. За ингээд захтайгаа танилцах аялал маань дууслаа. Тэгээд бороо намайг маргааш орой гэртээ хүлээж авъя гинэ. Тэгээд би бол нөгөө бичлэгнийхээ бас стил хэм маягийг тайлбарлалаа. Ингээд би юу н айлд орохоор зүгээр айлын гэрийн ингэж үзэх гэж ордгийн шүү л гэдгийг ойлголаа. Тэгээд заал гэж байна. За тэгээд миний байрлаж байгаа буудал бол шууд ингээд дотоороо ийм одоо энэ Кувейтийн хамгийн том моолтой шууд холбогддог. Одоо 1.5 км одоо урт ингэж үргэлж алхдаг ийм одоо том моолтой буудлын байгаа. Тэгээд би энэ моол руу яах гэж орж ийн гэхлээр юу юм бэ? Манай Кувейт Монгол улсын 70 биш 50 жилийн ой болж байгаа юм байна. Тэгээд түүний одоо 50 жилийн ойн ийм концерт хүлээн авалт өнөөдөр 7 цагт болох юм байна л да. Тэгээд элчин сайдын яамраас маань намайг өрсөн. Тэгэхээр надад одоо ингээд ерөөсөө ийм аяллаа хувцаснаас өөр хувцас байхгүй. Тэгээ ийм пүүз мүүз фотологтой энэ төр бас тийм хүндэтгэлгүй очиж болохгүй шүү дээ. Тэгэхээр бас нэг өмсчхөр хувцас гайгүй нэг ачаанд түүг болохоор хувцас байна уу хайж үзэхээр явж гин. Дээр нь бас нэг юм яг нэг юм давцаа таарчлаа. Энэ нөгөө Кувейт хэл маань орой намайг 6:30-аас авъя гэд. Тэгээ 7 гээд гэрт нь очих болчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт манай Монголын элчин сайдын яамны үйл ажиллагаа маань бас яг 7 цагт ингээд нөгөө давхцчаад байдаг. Тэгээд мэдээж би бол одоо ямар ч тохиолдолд бол Монгол улсын иргэн хүн тий одоо Монгол улсын одоо иргэнэ нэгтэй минь Монгол улсынхаа зохион байгуулж байгаа үйл ажиллагааг
нэг тавих хэвээр. Тэгээд сая ярьлаа л да ингээд цагийг наашлуулж болох уу нөгөө гэрт очих цагийг гэдгсэн юу яаж юм л да. Бид нар нөгөө бүгд яг ажиллаа тарж ирээд тэр таарах цаг нь бол ерөөсөө орой яг 7-оос байгаа тань. Тэгээд өдөр бол боломжгүй хүн байхгүй ерөөсөө гэдэг чинь хүн байдаггүй гинэ гэрт нь. Тэгээд маргааш болж гин үү гэд маргааш чи миний сүүлийн өдөр. Тэгэхээр маргааш бас боломжгүй юм байна. Тэгээд би ерөөсөө бодож жогоод тий яач ч утсан би бол Монгол улсынхаа элчин сайдын яамны зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд нь оролцох нь зөвөө гэж бодоод ингээд энэ гоё мол руу шууд буудлаасаа дамжаад орж ирлээ. За ёстой энэ ингээд яваал байдаг мол байна. Гэхдээ доторх нь бол бас ер нь айгүй гоё явхад гоё тухтай нэх гоё тийм өнөр мөнөртэй. Тэгээд юу юм бэ? Энд нөгөө костюм пижак энэ төр бол айгүй ховор юм байна. Ховор олдчихин. Тэгээд олдож байгаа нэг ганц хоёр нь бол амар үнэтэй юм байна. Тэгэхээр би сая бас элчин сайдын яам руу холбогдоод хүсэл тавилаа л та. Надад нэг тий үйл ажиллагаанд 2-3 цаг өмсчих дээл ч юм уу эсвэл нэг костюм пижак байвал туслаач гэд. Тэгээд юу яа гэж чинь ямар ч үс нэг зохицуулъя гэж чинь тэгээд ямар хувцас байх юм байна гэдэг өмсөөл орхос. За манайхаа тэгээд 50 жилийнхээ үед дээр хүрээд ирсэн. Тэгээд хувцас олцсон. Тэгээд юу яалаа элчин сайдынхаа хувцсыг гуугаа дэмсгэр байлаа. За сэргэлэн сайд сайн байруу та өөрийгөө нэг сайхан танилцуулаад мэд хүргээд өгөөрэй. За би сэргэлэн гээд код сууж байгаа элчин сайд байна. Өнөөдөр бид манай хоёр хооронд дипломат харилцаа татсны 50 жилийн баярын хүлээ авалтаа зохион байгуулах гээд яг одоо 10 минутын дараа эхлэхэд бэлэн болоод байна да. За би тэгээд энэ чи Монгол улсын элчин сайдынхаа костюмнаас өмсөд ингээд үйл ажиллагаанд орох гэж байна. За ямар хоёр манайхаа жоохон пижак бол яг үндэ томдож байна. Тэгээ манай энэ элчин сайд маань 177 см өндөртэй 86 хилтэй гэж шүү. Би чинь бол 172 см өндөртэй. Одоо бол Монголоос гарснаас нэлээд турцсан байгаа бараг 74.5 руу орцсон байгаа баха. Тэгтээ бол яах вэ? Тэгээ ингээд доогоороо сайхан пүүцтэйгээ. За ингээд сайхан 50 жилийн хойд орё. Дотор одоо бас хамаагүй бичлэг хийж болохгүй юм чи гадаа таарсан дээрээ гоё ярилцъя. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн явж байна уу? За сайн явж байна. Ингээд та хэд мэн Дүр Бүцгийн Эрдэнэ театр яг аль театрын юм бэлээ? Монгол улсын үндэсний урлаг их театрын уран бүтээлчид за Кувейт улсад суугаа онц бүгэд бүрэн эрхт элчин сайд сэргэлэн сайдынхаа урилгаар бас бид нар өнөөдөр энд одоо Монгол Кувейтийн 50 жилийн ойн арга хэмжээнд бас оролцохоор ирсэн байна. За тэгээд амжилт хүсье. Тэгээд монголчууд нэг мэдлэгээ төвшүүлээд өгөө. Тэгвэл яг хөө үндэсний урлагийн театрын 75 жилийн энэ жил тохиож байгаа. Тэгээд энэ Кувейт улсаас бас алдартай блогерийнхаа одоо YouTube сувгаар та бүхэндээ 75 жилийн мэндийг хүргэж байна манайхаа. Амжилт хүсье. За баярлалаа. Бүгд бас шанг чимээ гаргаж болохгүй байна. Тэг за баярлалаа, амжилт хүсье. За энд тэгээд үйл ажиллагаа нь үргэлжилсээр байна. For its support, assisting in obtaining in accreditation from the Gulf Accreditation Center for Halal Certification. За тэгээд үйл ажиллагаа маань бол эхэлсэн сайхан үргэлжлээд явж байна. Тэгээд энэ их гоё юм 5 хоттой буудалд манай элчин сайдын яам маань үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тэгээд би даач урьдчилж мэдсэнгүй л дээ би энэ оймой болж байгааг энэ ууг нь урьдчилж мэдээд би тэр протоколд нь өөрийгөө оруулсан байсан бол ингээд бичлэг хийх зөвшөөрөлтөөр байх байлаа. Тэгээд сая бол үйл ажиллагаа айгүй гоё эхэлж байна. Тэгээд ер нь бол их гоё таалагдлаа. Тэгээд манай нөгөө би бас энэ чинь нэг айл ингээд намайг ирнэгээд төлөвлөсөн байж исэн учраас бас дундуур нэг ингээд яваад очоод нэг буцаад ирээгээ. Тэгээ одоо бол энэ чинь айлмал нэг хоол моол идэхгүй элчин сайдын яамн дээр хоол унттай байгаа. Тэгээ ерөнхийдөө good evening my friend.
ерөнхийдөө зүгээр очиод маш товчхон 10 минут нэг ерөнхий нэг юм Кувейт айлыг хараад тэгэл буцаад хүрээд ирнэ. Ингээд ирсэн байна. Тэгээд ийм юм байна. Би бас Пакистанд нэг зүйлийг анзаарч ирсэн. Одоо энэ вэ штэ те яг юу бол биш заяо. Гэр нь биш. Тэгтээ энэ гэр бүлийн ийм цугладаг ийм юу байдаг. Би яг энэ юу нэрийг мартчихлаа, араб нэрийг. Тэгээд энэ ч ингээд хамаатан саднуудаараа ах дүүсээрээ цугладаг. Одоо энэ өөрсдийнх нь энэ өмч гэсэн үг. Тэгэнгүүт энэ ч ингэж цуглаж байжгаад тэгээ гэр гэрлүүгөө явдаг. Энэ ч цай уудаг, эсвэл хамтдаа хоол иддэг те. Ийм нэг соёл байдаг. Яг тэр нөгөө гест рум буюу одоо зочдод хүлээж авдаг ийм хэсэгтэр авчирдсан байгаа юм байна. За энэ нэг ах нь ирж ах шиг байна. Мэдчилж байна. Тэгээд энэ ахтайгаа мэдслийнхэн дараа нь тайлбарлуулъя. Салам алейкум. Тэр ингээд цугалцгаад юм байна. My friend, thank you take me here. Can you explain this place? Yes, of course. So this is here what we call Diwan or Duaniya. Yes, we gather here, family members, friends. We come gather on a daily basis, usually at night. People come hang out here, have some tea, discuss any matters they want to discuss. Okay, here is accept any guest, right? Yes, anyone could come here. The doors are always open for everyone to join. Okay, can we see the inside? Yes, yes. I have a question. Why not some women or ladies? No, this place is for men. Men gather here. The Diwan is men, where men gather. Yes. Do ladies have any they like this house? Their own, yes, they have their own place where they gather. Yes, yeah. It's a Muslim This is the culture. Traditional way. Yeah, traditional way is this is how it's done. За тэгээд ах дүүнэр дунд нь ингээд орж ирээд суусан байна. Тэгээд энд монголоор мэдлэлчилдэг нэг хүн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Brother, how are you? Good. Brother, how do you study the сайн байна уу? This word. I am going to Mongolian after I speak with my friend. I have friend in Mongolian. Some speak Arabic, some speak Mongolian. And all time, friend. He said Sambano, Sano. I said Sambano. I like Mongolia. I'm going to Mongolia too much. When did you travel the last time to Mongolia? The month August, yeah. Okay. Yeah, August. Because the green and the weather is good. Thank you for Mongolian, and Mongolian is with Kuwait is friend. Yeah. You know how many years with the Kuwait. Yeah. And I want Mongolian is good and happy. Yeah. We also happy to good relationship Kuwait. Thank you, sir. Thank you, brother. Thank you. Welcome in Kuwait. Welcome in Kuwait. За тэгээд бас яг энэ соёлоос бас суралцах зүгээр юм биш үү? Ингээд ах дүүсээрээ орой болгон те ингээд цуглаал улс орны байдал за мөн тэгэл ингээд гэр бүл мүлийнхээ асуудал бүх зүйлийг ингээд гоё яриад суудаг ийм зочны одоо өрөө буюу guest room гэдэг ер нь бол англиар. Sir, what is the Arabian name this place? Duaniya. Duaniya, yeah. Duaniya гэд. За ийм бол бас их зүгээр санагдлаа. За тэгээд энэ хойморт суудсан байгаа хүмүүс одоо наануугаа хоёр хүн байна бол нөгөө парламентийн гишүүн юм байна. Тэгээд what's your name, sir? Badr Nasser, yes. Have you ever been in Mongolia? Yes, I have been in Mongolia in 1998. I visit there and I see the president there with the parliament, Kuwaiti parliament. It's also one time in Mongolia, right? One time. But my brother there, maybe 30 years, not like there in Mongolia. When will you come to Mongolia again? I hope next year. Next year? Yes, I hope. Because I like Mongolia and like the people of Mongolia, and the weather there is nice and the people is nice. Yes, I hope you come to Mongolia. Now nowadays the Mongolia changed.
transformed. Yeah, and we are growing, and also we very thankful for Kuwaitan people, Kuwaitan government. We have a good relationship for 50 years. Yeah, and thank you so much. And what you want to say to Mongolian viewers? I see the people of Mongolia. I tell them welcome in Kuwait, especially in this month, because this month is nice weather, and I hope all the people of Mongolia visit to Kuwait. За ингээд ямар ч гэсэн зочны өрөөгөөр н ороод гарлаа. Одоо нөгөө уцаад үйл ажиллагаа руугаа явнаа. Одоо үйл ажиллагаа нөгөө тоглолт болоод тэгээд бас оройн зоог барих юм байгаа. За тэгээд сайхан тэнд босоо хүлээн авалт болж байгаа. Тэгээд ширээ олддгоо бид хэд одоо ишээ ингээд камерлын мэдчлэр ингээд урд манаа бас урлагийн хоёр маань байна. Тэгээд их гоё бас хоол бэлдсэн байна. Манай элчин сайдын юм бууз мууз хуушуртай. Би чи ингээд монгол хүмүүсээ харахаар баярлалаа. Монгол хоолоо идэхээр баярлалаа. Ингээд сайхан байна. Тэгээ маргааш хоолны арга хэмжээтэй 12-оос монгол хоолны арга хэмжээ байгаа юм байна. Тэгээд тэрэн дээр бас би хүрэлцэн ирнэ. За тэгээд өнөөдөр бол 2 дахь өдөр ингээд манай Кувейт Монголын 50 жилийн маань ийм монгол хоолнуудыг одоо сурчилж тийм ээ монгол махыг бас сурчилж ингэж таниулсан арга хэмжээ явж байна. Тэгээд энд бүх төрлийн монгол хоолнуудыг хийж үзүүлж байгаа гэсэн үг. Тэгээд одоо би та бүхнийг Монголоос ирсэн ерөнхий тоглогчтойгоо уулзуулъя. Сайн байна уу? Сайн байна уу. За өөрийгөө танилцуулаад өнөөдрийн үйл ажиллагаан дээр ямар хоолнууд ер нь хийвэ? За намайг Төгс Жаргал гэдэг. Би Монгол улсыг төлөөлөөд Кувейт Монголын наримтлын 50 жилийн зориулаад хүндэгдлийн арга хэмжээний зоогийг монгол махаараа бэлдэж байна. Тэгээд Монголоос 300 мах авчирч 28 төрлийн хоолыг хийсэн байна. Монголоос 300 хил мах авчирсан юм уу те? Сая эрэхтэй онгоцоор. За сая тэгээд манайхаар Монголоос өөрсдийнхөө монгол махыг авчирч энд ингээ хоол хийж өгч байгаа юм шиг. За би тэгээд одоо хувц мувцын өчтөр өмсцөндөө шилчин сайдыг магтаж байгаа юм биш. Зөв ер нь бол биш те. Маш том юм экспортын гарцыг нээсэн байна. Одоо энэ Араб Кувейттэй юу вэ гэхэлэр ингээд монгол махыг бол хүлээн зөвшөөрдөггүй байсан. Нөгөө эдгэр чинь нөгөө халаал аргаар мах бэлтгэдэг штэ. Тэгээд бол монгол махыг хүлээн зөвшөөрдөггүй байсан. Тэгээд Монголд яг нөгөө халаал махны одоо сертификаттэй аттестачлыг нь бий болгоод ингээд одоо Монгол улс маань бол ийшээгээ хоньны махаа экспортлох юм гарц нэгдсэн байна. Тэгээд энд бас дунд ингээд бас манай Монголын маань аж ахуй бас нэгж хүрээд ирсэн байна. Дельта холдинг гээд за сайн байна уу? За сайн байна уу? За сайн явж байна уу? За сайн явж байна. За манайх одоо нөгөө Дельта холдинг компани энэ маха Кувейт руу сая хэлсэн нөгөө халаал сертификат болон бүх чанарын стандартуудыг даваад Монгол махаа ерөөхдөө экспортлох энэ ихний алхмуудаа явж байгаа. Тэгээ гол нь манай Монгол мах ч нөгөө бэлчээрээр явдаг. Тэгээ тийм манайх бидний одоо энэ чинь юу харж байгаа бид нар ямар гоё чанартай мах иддэм бэ те. Бидний одоо монголчууд ямар их ийм баялаг ийм хоол хүнсний ийм боломж байгаа юм бэ гэдгийг ерөөхдөө харж байна. Тэгээд одоо жишээлбэл энэ чинь бол үхэл хоньны мах бол маш үнэтэй байна шүү дээ. Ер нь бол дөрөв хоньны мах гэдэг одоо 45-100 мянган төгрөгийн үнэтэй худалдаа л гэж байна. Үхний мах бол одоо жишээлбэл 70-80 мянган төгрөгөөр тий. Тэгээ эдгээр чинь дандаа Австрал, Шинэ Зеланд ч юм уу өөр улсуудаас махаа авд юм байна. Тэгээд өнөөдөр энэ чинь ингээд 140-50 хүнд ингээд манай Монгол хоол махаар ингээд хоол үйлчлэгээ одоо үзүүлэхэд бол бүгд маш сэтгэл өндөр байна. Ер нь бол бүгд амаа болохгүй идэж чинь. Тэгээ дээс нь бид нэг хідэн сэмпл авчирсан байсан. Манай сэмплүүд дууслаа. Тэгээд ер нь бол бид манай монголчууд ер нь эдийн засгийн болон ер нь цаашаа экспортын маш том боломжууд байгаа байна гэдгийг л эндээс харж авлаа тийм. За ингээд Монгол мах дэлхийд тийм ээ. За Монгол улс маань бол ер нь дэлхийд нэртэй суутайч улс. Тэгээд одоо бол бас дахин сэргэж байна. За тэр баяртай. За би яг одоо American University-гийн Gate 3 гэдэг театр дээр ирсэн байна. Тэгээ одоо яг энд юу болж байна вэ гэхлээр манай Монголоос ирсэн урлагийн баг маань одоо Монгол улсынхаа соёлыг сурчилсан одоо таниулсан тийм ээ тоглолт хийж байгаа. Тэгээ энэ ч гоё ингээд Монгол руу давтаа морилоорой гэд өрсөн. Тэгээд энэ бол бас маш их чухал юм байгаамаа. Одоо бид нар ингээд Монгол руу яаж хөрөнгө оруулалт мөнгөтэй хүмүүсийг хөрөнгө оруулуулж компаниудыг татах уу? Яаж жуулчдыг маш ихээр хүлээж авах уу гэдэг дээр улс үндэст нь нийтээр анхаарч чадвал энэ Монгол улсын маань эдийн засаг юунд маш их хэрэгтэй. Sorry.
За ингээд би энэ дотор бичлэг хийгээд камертаа ороод явах уу? Тэгээд ороод жоохон сууж байгаад бичлэгээ өгч төлье. Now greetings for the models. Okay, hello, how are you? How are you? My name is Sergey. Yeah, good, very good. Yeah, Good program. yeah. And so I really appreciate your hospitality. Yeah. Also, I really appreciate you. You are first creator on Mongolian Kuwait relationship. First creator. Really thank you so much. For me, before ambassador. Yeah. Now here ambassador. Yeah. Sure. Yeah, Okay. for me maybe 32 in the Mongolia. Yeah. Yeah. Okay. 93 I go in the Mongolia. First. Okay. Yeah. And also thank you, my friend. Yeah. He was my good local host. Your son. Thank you, Nasir. Thank you so much, my friend. Pleasure having you. Okay. За тэгээд Монгол улсынхаа элчин сайдыг бас үг хэлхийг би ураад ингээд мутлаан ах болон за элчин сайд хоёртоо бас хамт зогсож байгаад Монгол улсынхаа элчин сайдаар бас үг хэлүүлье. Тэгээ надад бол их сайхан санагдлаа энэ үйл ажиллагаа маш Монгол улстай хэрэгтэй сурчилсан зөв үр дүнтэй аргууд бол явлаа, арга хэмжээнүүд явлаа. Тэгээд та нэг бас дүгнэлтийн үг хэлж өгнө. За бас баярлалаа. Тэгээ миний дүү бас яг энэ үеэр бас сайхан манай Kuwait-д ирж яг энэ 50 жилийн арга хэмжээнд бас оролцсон явдлах нь бас талархал дэвшүүлье. Энэ Монгол улс Kuwait улс хоёр дипломат харилцаа тогтоогоо 50 жилийн болж бид өчигдөр тэмдэглэж 12 сарын 7-ны өдөр хүлээн авалтаа хийлээ. Өнөөдөр бид Монгол хоолныхоо одоо шоуг бас зохион байгууллаа. За одоо дөнгөж саяхан бид одоо ингээд урлагийнхаа тоглолтыг бас зохион байгууллаа. Kuwait-ийн ард түмэнд толиулсан танхим дүүрэн тоглолтын ур амьсгал сайхан манай уран бүтээлчид авьяаслаг сайхан уран бүтээлд толиулаа. Энэ бол хоёр орны харилцаа хамтын ажиллагааг цааш нь хөгжүүлэхэд улам их нэмэр болно гэдгийг би гэж үзэж байгаа элчин сайдын хувьд. Энэ хүн бол Монгол улсад элчин сайдын яам Kuwait улсад байгуулахад бол бас онцгой хувь нэмэр оруулсан хүн. Анхнаасаа бас элчин сайдын яамыг бас дэмжиж тусалж хөрөнгө хандуулж байсан хүн. Одоо ингээд манай элчин сайдын яам бол 2009 онд байгуулагдсан 16 жил болж байна. Энэ хугацаанд бол энэ хүн бас манай элчин сайдын яамны хамт олон ажилд бол байнга тусалж явдаг. Хоёр хүн одоо бас ирдсэн байна. Ингээд одоо бас ахта талархаж явдаг хэдийа гэж бодож байна. I said I congratulations to you for your kind support. Sir, could you greetings to some Mongolian people? Yeah, for me Mongolian. Yeah, sure. Yeah, good. Sure. Yeah, only friend for me in the Mongolia. Only friend. Ambassador here and yeah, sure. Тийм Монголд одоо би маш олон найзуудтай. Тэгээ би бол баг үндсэндээ Монгол хүмүүс бол бүгдээрээ миний найзуудаа. Би бол Монголыг хайртай гэж байна. Окей, за баярлалаа ирхэм сайд. За. Thank you my friend. Шукран. Салам алейкум. Шукран. Салам алейкум. Шукран. Салам алейкум.